нэрлэгдсэн ойлголт шүү. Яагаад Зевс бурхан хүмүүсийг газар руу явуулаад өөрийнхөө санаа бодлыг дамжуулах гэхээр хүмүүс ойлгохгүй. Тэгэхээр яах вэ? Нэг нь тайлбарлагч хэрэгтэй болсон гэсэн. Тэгээд Хермес бурханы газар дэлхий рүү илгээсэн. Тэр нэрээр нь хожим нь герменевтик херменойтик гэж. Энэ арга зүй, онол, баримтлал, философи нэрлэгдсэн. Тэгэхээр бидний тэр герменевтикийн гол утга учир юу вэ? Герменевтикийн гол утга учир бол тайлбарлагтай. Тэр тайлбарлах гэдэг нь юу вэ? Текст. Текст гэдэг нь юу юм бэ? Текстийг тайлбарлах уу? Текстийн интерпретац. Энэ герменевтикийг үндэслэсэн Гадамер гэдэг хүн бол орчлон ертөнцийн дээрх бүх юм текст гэж хэлсэн. Та текст ах нь ш. Гадамерийг хэлснээр. Бид ямар нэгэн агуулга агуулж байгаа гэдэг чинь бид нэгэн тайлбарлахыг шаардж байгаа текстүүд юм байна шүү. Тийм байна. Таныг тайлбарлана гэдэг чинь, таныг ойлгоно гэдэг чинь, таныг мэдэж авна гэдэг чинь, тантай харилцах боломж үүссэн байна гэдэг чинь ямар нэгэн та өөрийнхөө агуулгыг болон текстийг тайлбарлуулсан байна гэсэн үг. Та бас бусдыг харж байна гэдэг нь бусдыг та тайлбарлах бололцоотой болсон байна гэсэн. За ингээд энэ бол манай хүмүүний бас урлагийн төрөл дээр голлон хэрэглэгддэг арга зүй юм байна. Энэ онцлогуудыг бид тус тус нь ярьж болох ч гэсэн ингээд лекцийг өндөрлөе. Баярлалаа.